Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Манай Хүмүүлийн ухааны сургуулийн дэргэд явуулдаг Сонсож суралцсан подкастын маань ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн Сонсож суралцсан подкастынхаа ээлж дугаараар эрхэм хүндэт нэгэн зочныг урьж авчирсан. За зочин маань манай Хүмүүлийн ухааны сургуулийн олон улсын харилцаа, олон улс орон судал гэж явж байгаа шүү дээ. Судлалын доктор. За хятад судлаач, миний мэдхээр Монгол улсын хамгийн шилдэг хятад судлаачдын нэг Баатарх бахыгаа урьж оролцууллаа. За танд ирсэнд баярлалаа. Баатарх. За баярлалаа. Эрхэм мөндөд багш нар, судлаачид, оюутнууд та бүхэнд энэ өдрийн мэнд төшөөлье. За миний өнөөдөр таныг энд дуудаж урьж авчирч одоо танаар яриулахыг хүссэн сэдв бол юу вэ гэхээр үндсэндээ манай хөрш орны түүх, хятадын түүхийн талаас илүүтэйгээр ярьж өгнө гэж таныг би урьж дуудсан байгаа даа. За яагаад энэ талаар ярилцах хэрэгтэй болчиход байгаа вэ гэхээр сүүлийн жилүүдэд ер нь манай бидний хувьд бол хятад судлал, хятадыг нэг тоодгүй. За ялангуяа залуучуудын хувьд бол хятад соёл гэхээс илүүтэйгээр ер нь барууны соёл, солонгос K-pop драма мрамаг явчихдаг. Тэгэхээр нөгөө энтэй холбоотой бас гоё мэдлэгүүдийг таныг өгч болох чадах болоо. Ер нь ялангуяа хятад гэхээр хэдүүлээ шууд тан ус, сүн ус гэж ярьж явахын оронд илүү ойрхоносоо буюу 20 дугаар зууны хятадаас орчин үеийн коммунист хятад яаж байгуулагдсан. Ер нь энэ хятадын түүх яг юу вэ? Бид нар хятадын түүхээс юу сургамжлах ёстой вэ? Энэ хятадын өнөөдрийн улс төрийн бодлогын үндсэн хязгаарнаас тавигдсан. Яг энэ юу болоод ингээд өнөөдөр хүртэл хөгжиж чадсан юм бэ гэхээр нөгөө өсрөнгөө хөгжлийн талаар таныг бас гоё гаргалгаа гаргаж өгч ярьж өгч болох болоо гэж оруулж урьдсан байгаа шүү. За баярлалаа. Ер нь хүндрэлтний юу гэдгийг томоохон соёл иргэншлүүдийн нэг бол энэ мэдээж хятадын дорны буюу хятадын соёл иргэншил олон мянган жилийг туулаад өнөөгийн бас дэлхийн ертөнцид өөрийн гэсэн байр суурь эзлээд явж байна. Юу гэдгийг Сибирийн удам тайгаас Монголын өмнөд говь хүртэл Алтай их улсаас Хянгарын нуруу хүртлийн Төв Азийн өндөрлөгт оршиж байгаа монголчууд бид хэдэн мянганы турш хятад иргэдтэй, дотор газрын иргэдтэй олон мянган бэрхшээлийг, инх тайвныг, хамтын ажиллагааг хөгжүүлсээр өнөөгийн цаг үедээ золгож ер нь хятадын энэ цаг үеийн буюу энэ сүүлийн орчин үеийн 100 жилийн өмнө түүхийг ярилцах санаачлаг гаргасан танд баярлалаа. Миний хувьд ч гэсэн бас эртнийхээс илүү ойрын 100 жилийн түүхийг илүү сонирхдог, судалдаг, харьцангуй багцаатай гэх юм уу, бичмэл түүхтэй. Ер нь хятад үндэстнүүд, суурьшмал соёл иргэнштэй хүмүүсүүд бол бичмэл түүхтэй. Манай нүүдэлчин ард түмэн бол харьцангуй тийм аман түүхээ уламжилж ирсэн байдаг. Домог зүй ч юм уу ингээд уламжлаад ирдэг. Сүүлийн 100 жилийн гэдэг маань 20 дугаар зууны эхнээс аваад үзэхээр үндсэндээ хятад улсад ийм 3 төр улс тогтож иржтэй. 1900 оноос 1911 оны сүүлч 12 он хүртэл 12 оны 1 сар хүртэл хуучнаар Манчжин улсын энэ төр хаант төр феодалын нийгэм оршиж ирж. За дараа нь 1912 оноос 1949 он хүртэл энд бол юу гэдэг олон улсын эрх зүйн хувьд ч тэр энэ бол бүгд найрамдах засаг тогтож ирсэн. За одоо сүүлийн 76 жилийн хугацаанд буюу 1949 оноос дүүгээ хүртэл бол энэ хятад улсад орчин үеийн социалист коммунизмын онолд үнэлсэн социалист төрийн нийгмийн байгууллал бүхий ийм улс оршин тогтнож байна. Мөн л бүгд найрамдах улс. За сүүлийн 100 жилийн түүхэнд хятад улс хэрхэн хөгжил, дэвшил авчирваа гэдэг би зүгээр нэг 2 хон тоогоор илэрхийлэхий гэж бодож байна. Эдгүүгээс 100 жилийн өмнө хятад улсын хүн амын тоо 3 дахин бага хөө 460 сая байж 100,920 он. Бүгд найрамд хятад улс байгуулагдаж явах үед 500 арай хүрээгүй 490 эдэн сая хүн байсан байна. Одоо 1.4 тэрбум. Эдгүүгээс 100 жилийн өмнө хятад улсын нэг дундаж нас жилт бол манайхтай ойролцоо 52, 53. Одоо үндсэндээ 81-2 болсон байна. Аливаа нийгмийн байгууллагын хөгжил дэвшлиг хүний чанартай амьдрал, нийгмийн амьдралын чанар шууд илэрхийлдэг нь
байшин барилга юу гэдгийг тэр тоо үзүүлдэхээс илүү үний насжилтал шууд илэрхийлнэ гэж миний хувьд бол боддгийг. Тэгэхээр энэ нь бол Хятад улсыг энэ 100 жилийн хугацаанд нийгмийн байгууллагын 3 том өөрчлөлтийг хийж дээрээс нь бас хүн амын ийм өсөн нэмэгдэж ийм богино хугацаанд ингэж өсөн нэмэгдэж яах гэдэг бол энэ ард түмний бас 100 жилийн хугацаанд энэ хөгжил дэвшлээс тийм одоо ард түмний амьдралд хэрхэн нааж чадсан бэ гэдгийг бол харуулах ийм зүйл. Ер нь Хятад үндэстний гарал үүсэл хизээ хаана гэдэг ярих юм бол энэ айгүй тийм түүхийн маргаантай сэдв рүү орох болцшгүй. Гэхдээ ер нь дэлхийн түүхчдээр Хятад улсын өөрсдийн түүхчдийн хувьд ч тэр нэлээд санал нэгдэг зүйл бол энэ өнөөгийн Ханан, Хунан, Хөбэгээс урагшаан төвийн нэг дөрвөн Шандун ч юм уу тийм нэг дөрвөн мужи болвол Хятад үндэстний уугуул нутаг гэж үзэж болно. Тэр одоо Хятад хэлэнд Хуаша гэж байгаа. Тэр нь бол энэ Хятад үндэстний уугуул нутаг байжээ. За тэгээд мэдээж хүний нийгмийн хөгжлийн дагуу бас харилцан зөрчил, тэмцэл явагдаад тэгээд угаасаа хүн төрөлхтний өөрийнх нь нэг тийм харизм байдаг юм байл та. Дандаа ингэж нөлөөгөө тэлэх гэж оролддог. Бас нэг цаанаасаа нэг тийм расист тийм зүйл байдаг. Ингээд өөрөөр хэлбэл Хятадын тэнд бий болсон хүмүүс өөрийнхөө нөлөөг тогтоох, газар нутгаа өргөжүүлэх энэ үйл явц бол ингээд өнөөгийн энэ Хятадын өргөн удам нутагт дэвсгэрт ингээд тархан сууршаад ингээд өргөжөөд явсаар одоо нийтийн тооллын өмнөх 200-аад 300 жилийн өмнөх тэр хаан улсын үе рүү ирэх үед бас өнөөгийн нэг газар нутгийн дүр төрх нь олох буюу одоо мэдээж өнөөгийн багаас бага нэг ийм хэмжээнд бол арай том төрт улс бий болоод тэгээд одоо юу гэдгийг Хятад улсын ялангуяа соёлын ч дээр нийгмийн дэвшлийн хувьд нэлээд тийм хүчийг авсан 2 3 төрт улсыг би энэ бас нэг хальт дурдчих. Мэдээж миний түрүүний ярьдаг одоо хан улсын үе тий. За дараа нь бол мэдээж Тан улсын үе. Одоо нийтийн тооллын 9-10 дугаар зууны үеийн одоо Тан улсын үе тий. За тэгээд мэдээж сүүлийн Хятад улсын өөрсдийнх нь нөгөө нэг судлаачдын үздэг 6 төрт улс болвол одоо хамгийн хөгжил дэвшил Хятад үндэстний соёлын мандан бадрал за дээрээс нь ялангуяа Хятадын өөрсдийнх нь юу гэдэг бичиг үсэг тоолол за тэгээд одоо энэ Хятад үндэстний өөрсдийг нь хүчрхэгжихэд нөлөө үзүүлсэн 6 төрт улсад бол саяхан ярьдаг хан загаа Тан за тэгээд Юань тэгээ Мин Чин за тэгээд тэр дунд бол бас нөгөө Хятад улсын хувьд бол өмнөд сүн ч юм уу гэж бас ингэж дурддаг. Ер нь энэ чинь баг нөгөө олон ханилгууд нааш цааш байсан учраас хідэн хаан байсан гэхэд тоолоход айгүй бэрхшээлт юм бэл. Ерөнхийдөө Хятад ч ингээд нэг ер нь 100 гаруй хаан байсан болов зарим нь 200-аад гэдэг ийм тодорхойгүй тоо. Тэрийг тоолоход айгүй түүхтэй. Яг л нэг цаг үед ингээд олон төрт улс байсан учраас. За сүүлийн 100 жилийн хувьд бол түрүүний ярьсан гэдэг 3 өөр нийгмийн байгууллагын 3 өөр төр засгийн одоо дэглэм төрийн засаглал оршиж ирлээ. Ялангуяа 1912-оос 49 оны хоорондох энэ бид бол ихэнх манай түүхчдүүд бол дунд тэрэг улс гэдэг. За зарим түүхчид бол зарим хүмүүс судлаачдад нэг бол Хятадын бүгд найрамдах улс гэх мэтэр ингэж янз бүрээр нэрлэж ирдэг. За энэ бол өнөө хүртэл тэд бол одоо бол юу гэдэг Гоминданы Хятад буюу Тайванд байгаа тэр хүмүүс бол өөрсдийгөө түүний залгамжлагч гэж үзэж байгаа. Тэр 1911 оноос хойш ингээд өөрсдийгөө тооцоод явж байгаа. Энэ Хятад улсын 20 дугаар зууны эхний хагасын үед Хятад улсад хэрхэн нөлөөгөө үзүүлж бэ гэд ингээд аваад үзэхээр ер нь 1900 юу гэдэг феодалын нийгмийг халаад
За дээрээс нь бүгд найрамдах улсыг байгуулад за тэгээд энэ 12-оос 16 за тэгээ 16-ад нэг хасгүй таараа дахиад 17-оос ингээд 49 оны хооронд бол энэ Хятад улсын түүхэнд аваад үзлийн асар том ухралтын ядуурлын өлсгөлөнгийн тэгээ хүндрэл бэрхшээлийн дээрээс нь дэлхийн босод олон улс орнууд Хятад улсын өөрсдийн газар нутгийг одоо юу гэдгийг хүчээр хилийн аргаар авдаг ч юм уу нэг юм ерөн тийм түүхэн тийм таагүй үе учраас Хятад улсын түүхчид чинь тэрийг их тийм нэг болгон дурддаггүй. Дэлхийн түүхэнд ч тэр зүйлийг их тийм их олон товойлгож бичдэггүй. За дээрэс нь манай Монгол улсын түүх судлаачдын хувьд гэсэн Хятад улсын тэр үеийг нэх их тийм дурддаггүй. Ингээд нэг ийм зурус үе байдаг юм. 1900 Монгол улсын орчин цагийн нийгмийн хөгжлийн хувьд ч гэсэн бид 1911 оноос хойш ингээд юу гэдэг өнгөрсөн 100-ны хугацаанд бид ч бас ингээл 3 хувьсгал хийгээл 3 дайн тулаан хийгээд яваад ирсэн учраас ялангуяа эхний хагасын үйл явдал бол бид ингээд ойрхон нийгмийн байгууллага өөрчлөөд явах үе таарж байгаа учраас бас Хятад улстай бид 1910-ад оноос хойш хэрэгжүүлж байсан албан ёсны харилцаа нэг ингээд судлаад аваад үзэхээр айгүй тийм асар сонирхолтой тийм зүйл байдаг. Яг гэвэл би нөгөө бага судлагдсан зүйлийг нэрлүүл сонирхолтой болов гэж бодоод ялангуяа шин тутамд байгуулагдж байсан Богд хаант Монгол улсын үед Хятад улсын өнөөдөр дунд тэргийн улстай харилцаж байсан харилцаа энэ бол шин тутамд байгдсан энэ Богд хаант Монгол улсын гадаад харилцааг боомлж байсан юу гэдгийг бүрэн эрх тусгаар тогтносон улс гэдгийг зарлахад түүнийг дэмжлэг үзүүлэхгүй байсан гэх мэтийн ийм түүхүүд 1910-ад оны үед л байгаа. За дараа нь 1921 онд Монгол ардын намаар толгойлуулсан ардын хувьсгал яаж ардын засаг байгуулагдсан дараа Хятад улстай буюу дунд тэргийн улстай хэрэгжүүлж байсан харилцаанд тийм өөрөөр хэлбэл Хятад улсад үүсэд байсан тийм олон тодорхойгүй төр засаг ханилгүй за тэгээд нөгөө нэг юм цэргийн эрхтнүүдийн засгийн газрууд аль нь яг төв засгийн газар гэдэг нь тодорхойгүй байсан шалтгаалаад юу гэдгийг Хятад улс ийм зүгээс Монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн эрхт байдлыг газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх энэ ажил тийм хойшлоод яваад ирсэн. Одоо хэн нь яг Хятад улсыг төлөөлөх юм гэдэг нь 1927 он хүртэл маш тодорхойгүй 21-ээс одоо энэ 27 он хүртэл бол яг хуу дунд тэргийн улс гэж яваад л байсан. Тэгээд юу гэдэг 27 он хүртэл бол бас ингээд өөр засаглалууд яваад байсан нэг ийм зүйл бол олон улсын эрх зүйн хувьд Монгол бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг Хятад улсын төв засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг энэ хойшлоод байсан нэг шалтгаан бол ийм яг тодорхой эрх мэдлийн тодорхой хуваарлтанд дутмаг гэх юм уу тийм тодорхойгүй байдал бол нөлөөсөн байна. Ингээд энэ цаг хугацаа яваад дэлхийн 2 дугаар дайнтай золгосон. Дэлхийн 2 дугаар дайнтай золгосны дараа дэлхийн тухайн үеийн тэргүүлэгч улс гүрнүүд дэлхийн 2 дугаар дайны 2 дугаар хагас буюу 43 оны тэр одоо Кайрын баг хурлаас эхлээд за дайн бол дуусна. Дэлхийн 2 дугаар дууны дараах энэ хүндрэлтний энэ аюулт дайн гамшигын дараах энэ эрх мэдэл одоо улс орнуудын шин дэглэмд хэрхэн загцсан орших уу хин одоо манлайл үзүүлэх үү гэдэг дээр одоо бас олон удаагийн Ираны ч юм уу Теграны за тэгээд ингээд сүүлд нь та бидний мэддэг одоо Ялтын баг хурал болтол бас энэ том гүрнүүдийн харилцаа Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ямар нэгэн байдлаар хөндөх энэ үйл явц болжээ. Өөрөөр хэлбэл 1949 оноос өмнөх энэ үе шат бол Монголын ард түмний тусгаар тогтнолон олон улсад тэр тусмаа хөрш улсаараа баталгаажуулах өөрсдийн одоо халуун ам бүлээн цусаараа байлдан олсон энэ эрх чөлөөгөө дэлхийн нийтэд тунхаглах энэ хүндрэл бэрхшээл тэмцлийн энэ 35 жил ингээд өрнсөн энэ үед Хятад улсад бас тодорхойгүй
зүйлс их байсан учраас энэ бас цаг хугацаа хойшилсан бол байх гэж одоо бас эргэцийн цаасан дээр бичигдсэн хувьд бол ийм байна. Ер нь бид хятадын түүхийг ярихад зайлшгүй гэд бидэнд хамаатай зүйлсийг нь илүү ингэж өөрлөгөө нааж яривал олон сонирхолтой үйл явдлууд байгаа тийм. Одоо 20 эдүүгээс яг 80 жилийн өмнө 49 оны 1946 оны одоо 1-р сарын 6-нд тухайн үеийн Гоминданы засгийн газар аюулгүй байдлын дээд хороо, үндэсний аюулгүй байдлын дээд хорооноос гаргасан дээд хорооны шийдвэрийн дагуу Монгол улсад ирсэн тэр албан тоотыг үндэслэж дундад тэрэгний улс буюу Хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн ихт байдлыг хүлээн зөвшөөрч ингээд олон улсын төвшөнд бид хэдийгээр 1911 онд өөрсдийгөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулснаа зарласан 21 онд мөн яг адилхан. Тэгээ бид өөрсдөө зарлал яваад байсан олон улсын төвшөнд энэ тийм дэмжлэгийг олохгүй л яваад байсан энэ үйл хэрэг бол үндсэндээ тухайн үеийн манай нам төрийн удирдлага тухайн үеийн одоо агуу дипломатчдын үйл хэргийг гээд олон жилийн дараа бий болгож дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн нэг Хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг буюу өөрөөс нь одоо ингэж албан ёсоор олон улсын хэрэгцээ хувьд бол ингэж бий болж байгаа энэ улс орныг хүлээн зөвшөөрөх энэ үйл явц бол бас тухайн үеийн дэлхийн одоо өнөөгийн өнцгөөс аваад бол дэлхийн геополитикийн үйл явдал нэг л маш асар сонирхолтой шинэ мэдээлэл бол байсан баг тийм. Юу гэдэг 1911 оны тэр 12 сарын 29-нд Богд хаант Монгол улс гээд тусгаар тогтнолоо сэргээ мандуулахад New York Times гарсан сонин мөн дээр бол бичсэн байдаг шүү дээ тийм. Ийм асар том газар нутагтай улс шинээр одоо тусгаар тогтнолоо зарлж байна гэд бичсэн байсан. Яг түүнтэй адилхан мэдээлэлүүд мөн л тэр үед гарч ирсэн. Ийм том 1.5-6 сая км квадрат газар нутагтай дэлхийд шинэ улс болж байхад одоо хэрвээ тийм улс бол бидэнд ч гэсэн сонирхолтой санагдаж шүү дээ тийм. Тэгээ тэр үед бол ийм одоогоос 80 жилийн өмнөх ийм том үйл явдал бол зөвхөн бидний хувьд гэхээс илүүтэйгээр дэлхийн юу гэдгийг геополитикийн газар зүйн хувьд бол ийм шинэлэг үйл явдлууд бол энэ 45-6 онд бол болсон байна. Бас нэг сонирхолтой 1946 оноос 49 оны хооронд энэ 3 жил бол Монгол Хятадын харилцаанд одоо бас тийм бичигдээгүй ийм тодорхойгүй нэг ийм 3 жил бол байгаа. Тэгэхээр бидний өөрөөр хэлбэл 20 дугаар зууны 1-р хагасад Монгол Хятадын харилцаанд бас тийм мөн л ийм 3 өөр нийгмийн байгалийн 3 өөр төр засагтай бид бол харилцаж байжээ. Мэдээж өөрсдийн эрхчлөө тусгаар тогтнолон сэргээ мандуулж энэ дэлхийд зарласан ч гэсэн бид нийтээр хүлээн зөвшөөрөгдөх гэдэг энэ чухал зүйлийн өнөөс бид манай үг дээдс монголчууд Хятад улстай ингэж яриа хэлцээ эсвэл санал олон улсын бусад улс орны дэмжлэгийг авах мэтийн ийм хүндрэлтэй зүйлдер энэ зууны эхний хагас бол Монгол Хятадын харилцаанд яваад өрнжээ. Бидэнд бас маш олон тийм сургамжтай үйл явдлуудыг энэ 20 дугаар зууны эхний хагас бол бидэнд зөндөөнийг үлдээж бид 20 дугаар зууны эхний хагас буюу бүр эхний аваад бол 1907-8 оны үеэс эхэлсэн энэ шин засгийн бодлого тэгээ түүний тийм одоо харгас мүлжих одоо тийм бодлого бол үндсэндээ одоо тухайн үеийн халах Монголын одоо халах дөрвөн аймагуудад ирж байгаа санхүүгийн дарамт за дээрэс нь баяд ноёдын энэ баяд ноёд төдийг ард түмэнд ирж байгаа дарамт бол Монголын ард түмнийг одоо туйлын ядуурл хүндрэл рүү хангалтруулж ирсэн учраас бидэнд тархитлагууд байсан энэ үндэсний тусгаар тогтнол сэргээ мандуулах тэр мэдрэмжийг илүү их цочоож өгсөн учраас мэдээж дэлхийн геополитикт гарч байгаа тэр өөрчлөлтүүд Хятад улсын тухайн үеийн Чин улсын засгийн одоо уналт энтрийг бид бол илүү соргогоор ашиглаж Чин улсын хаант засгаас өмнө
бид өөрсдийн тусгаар тогтнолоо зарлж чадсан. Өөрөөр хэлбэл бидэнд энэ 1911 оны үндэсний эрхчлөөний хөдөлгөөн гэдэг бол Монголын ард түмний 200 жилийн мөрөөдөж байсан энэ тусгаар тогтнолоо сэргээх энэ үйл явцад бидэнд буюу тухайн үеийн халахын за дээрээс нь ноёд, баяд одоо шашин төрийн ч юм уу энэ хүмүүсүүдийн бас мэдрэмжтэй хурдтай ажил бол нөлөөлсөн ийм цаг үе бол байжээ. Дээрээс нь бид бас 1920 ардын засгаас хойших ялангуяа 1940 он хүртэлх энэ хугацаанд за хятад улсад ч гэсэн ийм нийгмийн юуны төр засгийн олон удаагийн тогтворгүй ийм үйл явдал олонтоо өрнж байсантай адилхан манайд ч гэсэн бас ийм олон удаагийн төрийн бодлогын өөрчлөлтүүд одоо 1925, 28, 30, 32 гэт ингээд олон тийшээ барамтан зүүнтэн гэдэг нэг ийм савсан залгамж чанаргүй ч юм уу ийм үйл явдлууд болсон нь бид өмнө төрчтэйг харилцаанд бас алдаж онсон зүйлүүд бол байгаа. Тийм учраас энэ бас магадгүй энэ хил хязгаарын асуудал Монгол улсын тусгаар тогтнолыг хятад улсаар хүлээн зөвшөөрөх тухайн үеийн одоо дунд тэргийн улсаар хүлээн зөвшөөрөх ажил хойшилсон байх үгүйсэхгүй. Гэхдээ бид энэ 20 дугаар зууны энэ дэлхийн 2 дугаар дайнд бид холбоотон гүрний хувьд Цөөлб бот улсын талд бат зогсны хувьд энэ дэлхийд инхтэй аваа авчрахын үйлсэд бид өөрсдийн зоригт хөвгүүд за дээрээс нь малчтын чин сэтгэл тусламж юу байдгийг одоо нэг 500 орчим адууга хүртэл өгч юм уу ингэж байсны хүчинд за дээрээс нь бид 20 дугаар зууны одоо энэ дэлхийн 2 дугаар зууны дорнт фронт буюу хойд хятадыг зүүн хойд хятадыг чөлөөлөхөд Монгол зөвлөлтийн одоо морт механикжуулсан цэргийн хэлбэрээр Монгол ардын хувьсгал цэрэг оролцож энэ энэ дэлхийд их 50 тогтоогч улс гэдгийг харуулах тухайн намтрын удирдлагын одоо мэрэгэн шийдвэр байсны хүчинд бас дэлхийд дахинд Монгол улсыг нэг яралтай хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явцыг хурцсагсан ийм л хагас 100 жил болж өнгөрч гэж бол би эхний 100 жилийг нь эхний одоо 50 жилийг нь бол ингэж төсөөлмөр байна. Ялтчгүй нөгөө хил залгаа улсууд учраас газар зүүн байршлын хувьд одоо хил залгаа учраас энэ бол өөрөө бие биенийхээ түүхэтэнд ингэж дурддагдахгүй байх аргагүй ялтчгүй. Ялангуяа тэр нөгөө нэг түрүүн таны хэлсэн 1946 онд 1 сарын 5-нд Монгол улсыг Монголын бүгд найрамдах Монгол ард улсыг хүлээн зөвшөөрөөд дипломат харилцаа байгуулад хоёр биенийхээ хүлээн зөвшөөрөөд элчин сайдын яамдууд солилцоод ингээд явсан энэ бол ялтчгүй нөгөө манай улсын хувьд бол тусгаар тогтнолын маань түүхт айгүй уялдаатай айгүй чухал зүйл. Миний танаас одоо асуух зүйл бол одоо би нэг одоо их муухай асуулт маягийн юм асуух гэдэг л та. Хятадууд ингээд 1949 он хүртэл үндсэндээ дундад эргэн улстай явж байхдаа дотооддоо бас асуудалтай байлаа. Хот суурин газар Гоминда нам нэг юм нөгөө хөдөө орон нутагт коммунист нам гэдэг нэг нам гараад ирсэн. Энэ ингээд намаар ингээд хуваагдсан шалтгаан юу юм бол тэнд нэг коммунист намд улаан коммунистууд боёо нэг Мао Цзэдун гэдэг нэг хүн гараад ирдэг. Энд Чанкаши гэдэг нэг хүмүүс байдаг. Энд улс төрийн юм бодлогын зөрүү байдсан болов яагаад энд ийм иргэний дайн гэж түүхэнд үлддэлийн юм зүйл болцсон юм бол энэ үр дүн яаж явсан юм бол гэдэг нэг хэсгийг та нэг гоё дурдаад өгч болох уу. За тэгээд дээрэс нь би тэр нөгөө соёлын хувьсгалыг л бас их одоо жоохон яагаад байгаа юм асуумаар байгаа юм. Энэ саяын таны асуулт буюу энэ Хятадын 20 дугаар зууны эхний хагаст гарч ирсэн Хятадын хоёр улс төрийн хүчин түүний үзэл баримтлал онлын асар том ялгаатай. Маш энгийнээр хэлбэл нэг нь капитализм, нэг нь коммунизм. Энэ хоёр том ялгаа, үзэл баримтлалын том ялгаа бол одоо хүртэл айгүй том тий. Тэгээ нэг нь 1911 онд байгуулагдсан, нөгөөх нь 1921 онд байгуулагдсан энэ хоёр намын бас 2-3 удаа юу гэдэг 1925-аас 27,
24-оос 27, 1937-оос 38 ч юм уу ингэж бас хамтарч ажилласан бас түүх байгаа. Өөрөөр хэлбэл нэг одоо коммунист намын гишүүд Коминда намд ажилладаг, Коминда намынхан ингэж хамтарч ажилласан ийм зүйлс бол байгаа. Гэхдээ энд бол яхахгүй үзэл баримтлалын асар том ялгаа. Энэ улс төрийн тэмцэл тэгээ цаашдаа ингээд нэг төрийн нийгмийн хямрал руу хөтөлсөн энэ зүйл бол үнэхээр зайлшгүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хятад улсад байсан нэг 500 орчим сая иргэдийг ингээд аваад үзэхээр нийгмийн байгууллагын хувьд аваад үзэхээр үгээгүй ядуучууд тариалан эрхлэгчээ, тариачид энэ бол нийгмийн том мас байж. Яг энэ дээр бол нөгөө дэлхийн юу гэдгийг 20 дугаар зууны эхэнд гарч ирсэн тэр дэлхийн коммунист онол буюу одоо зөвлөлт бот улсын коммунист намыг одоо даган дуурайж үүнийг одоо коммунизмыг хятад улс руу экспортлж. За ингээд хятад улсад бий болсон энэ коммунист хөдөлгөөн энэ айгүй том газар аваад нөгөө нийгмийн масс бол одоо тариачин ядуу ажилчин тариачны анги бол их том байсан учраас энэ бол их том хэмжээний хүчээ авах тийм үндэс суурь нь болж. Нөгөө талд бол хятадын одоо Коминда нам бол илүү их тийм бизнесмен одоо бизнес эрхлэгчид одооныхаар бол жидүү. За тэгээд нийгмийн тухайн үеийн зарим нэг юм одоо цэргийн албан тушаалтнууд илүүтэй одоо энд үйлчилж байсан ийм улс төрийн хүчин. Энэ хоёр улс төрийн хүчний 2-3 удаагийн хамтын ажиллагаа бүтлгүйцсэнээс шалтгаалж хятад улсад одоо үндсэндээ 1927 онд 27 оны 8 дугаар сарын 30-нд том хэмжээний үуч хааны нанж хааны бослого гэж гарч. За энэ бол хятадын ардын чөлөөлөх айрам бий болох одоо бас нэг том одоо бослого гарсан учраас энэ хятадын коммунист нам өөрөө ажилчин тариачны улаан айрамтай байя гэсэн энэ үүсэл бол эндээс болж одоо хаачаагийн үүсэл бол энэ байна те. За угаасаа хятадын Коминда нам бол өөрийн гэсэн цэрэг айрамтай, цэргийн сургуультай гэд бие даасан том институцийн хэмжээнд тэгээ төртөйгөө ойролцоо ингээд институцийн хэмжээнд ажиллаж байсан энэ хоёр том улс төрийн хүчин одоо 1927 оноос хойш л ингээд одоо эвлэрлэхгүйгээр энэ хятадын удам нутгаар хэн засаглах уу гэсэн энэ тэмцэл бол 49 он хүртэл 49 оны сүүлч хүртэл бол энэ явжээ. Ер нь аваад үзэхэд энэ үзэл онолын том ялгаа. За дээрээс нь нөгөө нийгмийг хүлээж авах буюу юу гэдэг масс бол яалтчгүй хятадын коммунист намд илүү байсан учраас нөгөө нэг хөдөө орон нутгаар коммунизмын онол тэр үеийн одоо ажилчин тариач нарт нэн хэрэгцээтэй байгаа зүйлсийг одоо бас санал болгож байсан учраас энэ хятадын коммунист нам руу элсэх энэ үйл явц бол асар хурдтай явж. Ялангуяа 1927-оос 35 оны хооронд бол энэ хятадын коммунист намын үйл ажиллагаа бол бас тийм хүчтэй явсангүй. 1935 онд 35-аас 37 оны хооронд өрнсөн одоо их аян буюу энэ марш. Үүний дараа хятадын баруун хойд нутагт шилжиж ирсэн хятадын коммунист намын төв удирдлага шилжиж ирсний дараах хятад улс даяар хятадын коммунист намд гэж одоо асар олноороо элсэх энэ үйл явц бас нэг түргөвчилсэн нэг зүйл нь бол 1937 оны 9-р сарын дорнод зүүн хойд хятадд Японы цэрэг гинцөмрөө орж одоо зүүн хойд 3 мужийг контролдох үйл явц эхэлж. Энэ бол нийт ард иргэдэд маш том хэмжээний Японыг эсрэг үзэх хөдөлгөөн өрнөх их том гадаад хүчин зүйл болсон учраас коммунист нам зарим Коминда намд нэгдэж одоо Японы эзлэн төрөмгөлчдийн эсрэг эх орноо хамгаалах энэ том юм давлгаа явсан баг. За яг энэ давлгаатай зэрэгцэж хятадын коммунист намын өөрсдийнх нь одоо юу гэдгийг цэрэг айрам өргөдгөх энэ үйл ажиллагаа маш хурдтай явсан учраас энэ хятадын коммунист намын нөгөө нийт масс бол тэр үед бол асар их өссөн өргөжсөн байдаг. 1945 оны 8-9 дугаар сар хүртэл бол
энэ 7-8 жилийн хугацаанд хоёр намын өөр өөрсдийн цэрэг аримтай. Гэхдээ нийтийн дайс нь бол Япон байж. Хамтаараа хойд хятад коммунист өмнөд хятад гоминданыхан Японы эслэн төр хүмүүлэгчтэй тэмцэж байсан. Дэлхийн 2 дугаар дайны энэ Дорн фронтыг зөвлөлт улсын одоо Америк нэгдсэн улсын ч юм уу манлайл дотор энэ Японы эслэн хүмүүлэгчийг дуусгаал тун удалгүй хоёр намын хоорондын буюу түрүүний ярьдаг таны ярьдаг иргэний дай. Энэ бол дахиад бас 4 жил гараа үргэлжилсэн. За энэ үнэхээр зайлшгүй л тийм буй болсон. Энийг бас энийг өдөөсөн гадна хүчин зүйлч бас байгаа. Юу гэдгийг одоо бас зөвлөлт бот улсын зүгээс ч гэсэн энэ өөрсдийн коммунист онол сэтгэлгээ үзэл баримтлал нийлж байсан учраас хятадын коммунист намд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн зүйл нь бол бүр 1920-ад оноос эхлээл намын их хурал анх 1921 оны 7 сарын 1-нд байгуулагдахаас эхлээд л хятадын коммунист 1-р их хурал хурлахаас эхлээл одоо хятадын коммунизмыг одоо далдаар илээр янз бүрийн хэлбэрээр дэмжиж одоо 1906 дугаар их хурлыг ч одоо 27 онд ч бас л Москвад хийжсэн шүү дээ. Намын их хурал Москвад хийжсэн байна. Тэгэхээр энд комментарны зүгээс за дээрээс нь хятадын коммунист энд 20-од оны суулж 30-аад он 40-од он хүртэл зөвлөлт бот улсын коммунист нам бол ямар нэгэн байдлаар ил далд хэлбэрээр хятадын коммунист намыг асар ихээр дэмжлэг өгдөг, зэвсэг за тэгээ боловсрол сургалт юу гэдгийг үзэл онолын хувьд ч юм уу ингэж бэхжүүлж ирсэн. Энэ бол юу гэдэг зайлшгүй өөрсдийнх нь үзэл баримтлал нийлж байгаа учраас одоо ийм зүйлс болсон. Хэдийгээр төрийн төвшөнд 1945 онд юу гэдгийг гоминданы нам төр удирдах байсан учраас тэр нөгөө 45 оны 8 сарын 14-нд алдартай зөвлөлт хятадын гэрээ байгуулагдахад дэж гоминданы засаг байсан. Түүн дээр ч гэсэн бас зарим нэг зүйлийг бол заасан байдаг шүү дээ. Нөгөө 30 жилийн хугацаанд доктортай хамтран ажиллана гэсэн ийм зүй заалт байсан. Хэдий ч тэгээд нөгөө иргэний дайны ялагч тодорхой болохоор тэгэл энэ гэрээ өөрчлөгдөөл явсан. Энэ дээр тодруулахад энэ 1945 он бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд бол дээрээс нь ер нь 20 дугаар зууны эхний хагасын түүхэн аюул том үйл явдалтай энэ жил баг. 45 оны 2 дугаар сарын 11-нд Яалтын баг хурлаар дэлхийн тухайн үеийн тэргүүлэгч улс гүрнүүд Монгол улсын тусгаар тогтнолыг ямар нэгэн байдлаар ингэж хүлээн зөвшөөрсөн учраас тэр Яалтын гэрээнд бол зааж өгсөн байгаа шүү дээ. За дараа нь 45 оны 8 дугаар сарын 14 саяхан ярьдаг зөвлөлт хятадын найрамдал харилцсан тусалцах гэрээнд бас тусгайлан гэрээний одоо хавсралт 3 дээр бас заасан байгаа шүү дээ. Бүгд найрамдах Монгол ард улсын одоо 20 дугаар дайны Дорн фронт дуусны дараа Японыг ялсны дараа 3 сарын дотор дэлхийн 20 юуны бүгд найрамдах Монгол ард улсад ард нийтийн санал асуулга явуулж дэмжлэг авбал Монгол улсыг бүгд найрамдах Монгол ард улсыг өнөөгийн байгаа гарна одоо хүлээн зөвшөөрнө. За тэгээд 45 оны энд бүгд найрамдах хятад улс гар хэсэг зурсан. Бүгд найрамдах хятад улс гар хэсэг зурсан өөрөөр хэлбэл гоминданы хятад. За ингээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монголын ард түмэн өөрсдийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард нийтийн санал асуулга явуулж одоо зарим тоогоор бол ерөнхийдөө 97% эрсдэлтэй. Гэхдээ ирсэн улсуудын 100% одоо тусгаар тогтнолын хондлогоо бат зогсож байгаагаа илэрхийлснээр одоо бид тусгаар тогтнолоо баталгаажуулж ард нийт хүсэж байгаа гэсэн учраас одооныхоор бол одоо санал асуулга референдум тэгээд тэрийг баталгаажуулсан саналынхаа дүнг дунд тэрэг нуцад хүргэж ингээд сая ярьдаг одоо яг 80 жилийн өмнөх одоо Монголын ард түмний олон 100 жил олон 10 жилийн турш сүмөрөж ийсэн энэ тусгаар тогтнолыг нэг хөрш маань хүлээн зөвшөөрч одоо ийм албан тоот ирсэн. Ийм үйл явдал 45 онд болжээ. Ер нь энэ хятадын коммунист нам, хятадын гоминдан намын энэ тэмцэл, энэ зөрчилдөөнтэй үйл явдал бол бас ямар нэгэн байдлаар ялангуяа бидний хувьд хүсэж байсан дээр тусгаар тогтнолыг баталгаажуулах энэ үйл явцад бас л
нэмэр дэмжлэг өгсөн байхыг ч үгүйсэхгүй шүү дээ. Тухайн геополитикийн нөхцөл байдлыг харахаар бид бас нэг юу гэдгийг шүү нөгөө юу гэдгийг хятад хүмүүсүүд хятадууд үе эднэр чинь одоо л ийм болсон болохоос биш ядуу зутуу ус байсан шүү гэж бас зарим хүмүүс л үздэг. Гэтэ ер нь өнгөрсөн хүн төрөлхтний түүхийн одоо 2000 жил гэж үзье те. Эхний 1000 жилд нь дэлхийн мэдээж хамгийн том эдийн засаг те. Дэлхийн GDP-гээр энэ чинь 50% нь хятад л байсан шүү дээ. Эхний 1000 жил шүү дээ те. Би бүр зарим статистик сонсож бүр бараг 60-70% хүртэл байсан үе гэвсэн гэж. 2000-д юу гэдгийг энэ 19-р 100 хүртэл бол 2000-д дэлхийн эдийн засаг дээр 3-1 нь хятад улс л явж ирсэн. Бас л тэргүүлэх улсгүй явсаар ирсэн. Яг тэгээ түрүүний ярьдаг энэ 20-р зууны эхний хагас л хятад улсын хувьд аягүй тийм ухралтын нэг 50 жил өрнөж. Ингээд 1949 онд шинэ хятад улс буюу Бүднайрамд хятад улс байгуулагдах үед юу гэдгийг хүн амын өсөлт зогссон, хүн амын бууралттай, түрүүний ярьдаг 500 сая хүрэхгүй хүн амтай ядуурл, өлсгөлн байдал, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн одоо 100 он хүрэхгүй тий. Ийм хүнд улс орныг эдийн коммунист нам тэргүүлсэн энэ засаг хүлээж аваад тэгээд 49 оны 10 дугаар сарын 1-нд хятад улс байгуулагдсанаа олон дэлхийн улс орнуудад зарлж хамгийн анх хятад улсын хүлээн зөвшөөрсөн улс орны нэг бол манайх те. Бид 1949 оны 10 сарын 6-нд одоо бид тухайн Бүгд Монгол Ард улсын ардын засгийн газрын ерөнхий сайд Чоулсангийн одоо гарын үсгтэй албан тоот хятад руу явсан. Гэхдээ явахдаа шууд бийж явчих боломжгүй байсан. Заавал Москвагаар дамжаад тэгээ ингээд очиод тэгээ буцаад тэндээс Джонлогийн гарын үсгтэй албан тоот буюу харилцан хүлээн зөвшөөрт дипломат харилцаа тогтоон элчин сайдын яам байгуулах элчин сайдын харилцан томлох гэсэн утга бүхий бичгэн иргэсээр угаад ингээд 10 сарын 6 болсон. 10 сарын 16 болсон. Энэ үйл явдал бол орчин цагийн хоёр улсын албан ёсны дипломат харилцааны их үндэс болж одоо ингээд 77 дахь жил рүүгээ орж байна. Ер нь Монгол нутагт хятад хүмүүсүүд хэдийд хөл тавьсан энэ өргөн уудам Монголын уудам тал нутагт хятад хүмүүсүүд ямар нэгэн байдлаар ажил бизнес хийж эрхэлж амьдарч ирсэн үеигээ тооцвол энэ 1696-7 оны үед 96-7 оны үед ч юм уу тий Галдан Бошигт хаан Улаанбаатаргийн тулааны дараа ховдын энэ тэрлүү буцаж одоо цэргийн татаж одоо хүчин сэлбэх үүнийг энэ цэрэг ухралт хийсэн. За үүний дараа Манжаас бас наашаа цэргийн операцийн үйл ажиллагааг одоо арай богино хэмжээнд говийн бүс нутгаар тандалтын байдалтайгаар явж эхлэх үед одоо цэргийн том цэргийн хүчний араас нөхөн хангалт буюу энэ хангамжийн одоо бизнесийг нь цэргүүдэд хоол унд ховтос нийлүүлдэг энэ бизнесийг нь эрхлэхээр одоо 3 хүнээс нийлсэн одоо тэрүүгээр бол хоршоо юм тий. Одоо бол ийм компани. Энэ бол даашин хүүгийн пүүсийнхэн ингэж орж ирсэн. Тэгээ энэ бол одоо анхны одоо хятадын бизнес эрхлэгч орж ирээ. За тэгээд одоо нөгөө том юуны 1000 манжийн цэрэг их хүчээр одоо юу гэдгийг 100 модны тулааны дараа халахын томоохон хүрээ хийдийг дагалдуулж одоо засаг захиргааны өөрчлөлт хийсний дараа ялангуяа Улаастай байгаа цэргийн жанжны за ховдод байгаа амбны энэ за дараа нь хүрээнд ч юм уу тий 17 дугаар зууны эхэнд эдгээрт байгуулсан эдгээрт байгаа тухайн үеийн нэг суурьшмал амьдрал руу бид н орж эхэлж явах үеийг за дээрээс нь нөгөө шашны хоёр дахь удаагийн томоохон энэ дэлгэрэлтийн үеэс эхлээд хүрээ хийдийн ойролцоо хятадын одоо доншуур 8-ачад тэр үеийнхэр өнөөхөр бол одоо жижиг гарын бизнес эрхлэгчид орж ирж суурьшснаар энд ийм
хятадын компаниуд иргэд амьдарч эхэлсэн үе юм байна гэж бол харагддаг. Энэ бол юу гэдгийг Даашинхүүгийн пүүс бол тухайн үеийн Түшээд хаан, Сайн ноён хаан, Засагт хааны энэ хэсгийг буюу Монгол тухайн үеийн дотор газраас Монгол руу хийж байгаа худалдааны үндсэндээ 80 орчим хувийг хяндаг асар том бизнесийн сүлжээ. Энэ эхний үед нь төв компани төв офис нь бол одоо юунд Улястад. За дараа нь Хөх хот руу төв компани татаад одоо Монголд байгаа дараа нь Улястад охин компани байж байгаа. Дараа хүрээ энд 1750-ад онд ийшээ одоо өнөөгийн Улаанбаатар руу бол одоо охин компани хоёр дахь охин компани ийшээ татаж ирснээр энэ том цэргийн юу гэдгийг төр засгийн асар том дэмжлэг өгөхүй монопол худалдааны том сүлжээ Ленонд бий болж. Энэ бол нэгдүгээр өртөөний алба, цэргийн алба, харуулын алба гэсэн манжийн төр засагт байсан энэ томоохон албатад ямар нэгэн байдлаар төрийн одоо үйлчлэгээ үзүүлэх, одоо дээрээс нь одоо юу гэдгийг хангамжийн үйлчлэгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл манжийн төр засгаас юунд байгаа Улястайн жанжны ховдын хүрээнд байгаа одоо энгийн төр үеийн бол манжийн сайд өнөөхөр бол нэг тийм элчин сайдын ам шиг энэ төлөөллийн байгууллагуудын үйлчлэгээг хангамжийг хариуцдаг. Энэ нь бол нэг бизнесийн нэг модель нь байсан юм байна. Бусад юу гэдгийг өртөөний алба ч юм уу бусад албадад юу гэдгийг халахын ноёдын хэрэгжүүлж чадаагүй газруудад тэд өөрсдөө тэдний өмнөөс үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүний төлөө одоо асар их хэмжээний мөнгийг хүүлж тэднээс авдаг. Нэг энэ ийм том хэмжээний монопол сүлжээ байгаад тэгээд 1800-аад оны үед бол харин өөр бас нэг хоёр жижиг компани одоо нохрол компани тэр юм пүүс бол орж ирж байгаа. Одоо юу гэдгийг настын ч юм уу буянтын ч юм уу нэг ингээд юунд даач юм уу ийм компаниуд бол одоо аж ахуйн пүүсүүд бол орж ирсэн. Тэгтэл энэ монопол задраагүй. Энэ хамгийн ихэнд орж ирсэн хамгийн сүүл 1929 онд энэ албан ёсоор татан буугдаж бутсан. Энэ их тийм том хэмжээний монопол сүлжээ асар их хэмжээний ашиг олдог. Гэхдээ бас дүрмэн зарчим нь маш тодорхой. Зарим нэг юу гэдгийг зарим нэг одоо сонирхуулаад ярихад зарим нэг ийм зудтай ажил мэл бол хүү тооцдоггүй. Огт хүү тооцдоггүй. Зарим нэг одоо хүүгээс хүү тооцдог ч юм уу. За дээрэс нь юу гэдгийг монголчуудаа ингээд 8 хийгээд сураад юу гэдгийг заавал бэлэн мөнгө энтерхэхгүй хоньор одоо хадаг одоо даавуу юм буу цайгаан өгдөг. За дараа нь дандаа дараа төлбөртөөр явдаг. Намар нь юу мал төлөхөөр юутай ноосоо хавар нь авдаг ч юм уу. Ерөнхийдөө нэг ийм монголчууд ажиллаад нэг үндсэндээ нэг 200 шахам жил бол ийм ажиллаад яваад ирчихсэн нэг ийм сонирхолтой систем байсан. Энэ нь бол яг гэвэл бидний хувьд юу гэдгийг аж үйлдвэржилт за бусад дэлхий дахинд байгаа шин соргог бараа эд зүйлсээс бид үнэхээр манжийн уу энэ 200-300 жилийн хугацаанд дэлхийгээс түгжигдмэл байсан үнэн учраас бидэнд тийм шин соргог хэрэгцээтэй эд бараа зүйлс ховор үйжээ. Үүнийг тэдний одоо доншоор 8-ачд одоо хятад иргэд авчирдаг байж үүнийг бид өөрсдийн боломжтой юу гэдгийг ноос ноолуур хонь ямаа мал ахуйгаараа ингээд сольж авдаг байсан. Энэ нэг харахад худалдааны одоо арилжааны харилцаа нөгөө харахад үүнийг дагаад маш их хэмжээний соёлын солилцоо явагддаг. Одоо юу гэдгийг Монголд байгаа энэ олон хоол ундны одоо нэршил соёл за дээрээс нь эд ахуйн зүйлсийн соёл энэ бол энэ цайны зам за дээрээс нь Даашинхүүгийн худалдаанаас ирж юм хоёр Монгол хятад иргэдийн соёлын солилцоо явсан. Эндээс ч гэсэн зарим нэг Монголын эд бараа бол ингээд урагшаа худалдааны эндээс цай торг авчираад буцаагаад хоньны ноос арьсны нэхий явдаг ч юм уу ингээд ийм тогтсон ийм нэг систем яваад ирсэн ийм сонирхолтой зүйлэл ажиглагддаг шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ чээс яваад үзэх юм бол бид нар шиг одоо бид нар энэ хөрчтөөгөө бол энэ олон зуун жилийн турш эд агуулсан арилжааны таваарын улс төрийн хамтын ажиллагааны айгүй олон зүйлийг өнгөрсөн. За хоёлаа сая 1949 оноос 1750 хүртэл айгүй айхтар өсөрлөө. Одоо буцаад нөгөө үндсэн сэдв рүү ороход 1949 онд бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаад явлаа. Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаад Монголд ер нь Монголын ямар өнцгөөс харж ирсэн бол
тэр үед дотоод улс төрийн нөхцөл байдал юу ямар байсан юм бол за энийг бас та нэг гоё гаргаад өгвөл бид нар нөгөө хятад гэхээр монголчуудын хятадыг харах үнцэг бол ер нь хэцүү жоохон асуудалтай. Ялангуяа баруун хилийн бодлын болол Пета шааны хэрэг явдлын төр гэл нэг юм түүхэн үйл явдал болоод байгаа учраас нөгөө талаас бас тэд нар Монголыг харах үнцэг, Монголд хандах хандлага. За тэгээд энэ минь ер нь ямар байсан бол гэдэг талаас нэг тайлбарлаад өгөөрэй гэж. Энэ 1949 онд бүгд шинэ тутамд байгуулж байгаа шинэ хятад улс байгуулагдаад за Монгол улстай дипломат харилцаа тогтоогоод за энэ үед хоёр улсын төрийн эрх барих улс төрийн намууд байж аль нь коммунистчиг баримжаатай социалист нийгмийн байгуул бүхий коммунизмд хүрэх гэсэн ийм алс хэтийн мөрөөдөлтэй дэлхийн дорнот Европ зөвлөлт бот улсаар манлайлуулсан дорнот Европ Аз энэ дахинд ингэж маш өргөн хүрээнд тарж байсан коммунизмын их гэр бүлийн гишүүд. Ийм учраас тэнд ямар нэгэн байдлаар чиний миний эсвэл одоо чи тэглээ намайг дээр үе чи намайг ингэж ийсэн штэ гэсэн ийм зүйл нь бол харьцангуй бага байсан юм байна гэж би хардаг байхгүй юу. Ер нь юу гэдгийг тэдэнд байсан тийм тэр үеийн ард түмний энгийн иргэдийн ойлголтоор бол бид социалист их гэр бүлийн ах トゥ гişүүдээ бид харилцан нэгийг дэмжиж тэгээ энэ дэлхийн энэ шин тутам төгжиж байгаа дэглэм за тэгээд яг тэр үеэр эхэлжсэн тэр нөгөө юу гэдгийг дэлхийн хүйтэн дайны нэгийн үед бид бол коммунизмын одоо тугийг мандуулж одоо энэ их тоонд том байх хэвээр дээрээс нь нөгөө бид ч ялгаагүй үндсэндээ 30 гаруй жил за урдайлч гэсэн ялгаа 30 жилийн коммунизм социалист коммунизмын онол гэдэг марксизм ленинизмын үзэл сурталаар маш сайн цэнэглэгдсэн байсан учраас ер нь бол тэгж ийм ангич үзэл юм уу энэ нь бол нэгэн хүчтэй төр засгийн төвшөнд нийгэмд хайж байгаа тэр мэдээлэл түгээж байгаа пропаганда юм уу үзэл сурталын төвшөнд маш хүчтэй байсан учраас юу гэдгийг хуучин түүхийг нөхөн сэргээх ч юм уу эсвэл одоо юу гэдгийг хуучин зүйлийг одоо зул болгож ярих нэг энэ зүйлс нь бол харьцангуй бага байсан юм байна гэж харддаг. Тийм учраас 1950 онд анхны элчин сайдын яамыг харилцан байгуулад 50 оны 7 сарын 5-нд одоо манай анхны элчин сайд оцсныхаа дараа Хятадын гадаадын яамтай уулзалтаа тэгээд итгэмжлэх хүчгэн бариад үүнийхээ дараа Хятадын талд аль бие ёсоор тавьсан. За түүнээс гадна одоо 50 оны 7 дугаар сарын 3-4-нд бас Хятадын анхны элчин сайд Монголд ирэхэд нь Заяат элчин сайдад Монголын төрөлцгөөс тавьсан нэг л чухал асуудал байдаг. Энд Монгол улсын өнөөг тутам төрж байгаа бүгд найрамд Монгол ард улсын социалист бүтээн байгуулалтанд одоо нэг хэрэгцээтэй байгаа ажил хүчин шаардлагатай байна. Үүнд дэмжлэг үзүүлээч гэсэн ийм хүсэлтийг аль бие ёсоор тавьж гэлсэн. Гэхдээ тэр үед Хятад улсын зүгээс боломжгүй гэдэг нь бас хэлжлээсэн. Яагаад гэвэл төдөл Солонгосын дайн өрнсөн. Солонгосын дайн бижигнэтэй дөнгөж Хятад улс байгуулагдаад жил гарахны дараа ингээд жил өрөхгүй дараа Солонгосын дайн эхлээ бижигнэ ч гэсэн. За энд бол тийм боломжгүй байна гэдэг нь бас ямар нэгэн байдлаар бидэнд илэрхийлсээр явсаар ирсэн. Ингээд 1952 онд 10 дугаар сард болсон Монгол Ардын хувьсгалт намын 12 дугаар их хуралд тухайн үеийн Хятадын бүгд найрамд Хятад улсын ард төрийн зүйлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Төв орооны гишүүн Улаанхүү Хятадын коммунист намын Төв орооны төлөөлөгчдийг ахалж ирээд энэ үед бол бас манай бүгд найрамд Монгол улсын сайдрын зөвлөөс аль бие ёсоор уулзалтанд ярьсан байт юм билээ. За бид одоо ажил хүчний хомсдолтой, бэрхшээлтэй байна. Үнэхээр үнэлдэ бид морин дил дээр давж исэн хүмүүсээс үүш тийм барилга байгууламж бариад ингээд бичигнүүлж исэн үнэхээр бага. Бид угаасаа 1900 одоо сая ярьдаг 52 3 онд хүн амын тоо 800 гаруй мянга байж. Энэ дотроос мэрэгчлэлтэй ажил хүчин ийм хүн үнэхээр цөөхөн байсан учраас бидэнд юу гэдэг 1921 оноос хойш аваад үзэхээр энэ 30 гаруй жилийн хугацаанд зөвлөлт Монголын хооронд цэрэг Батлан Монголын хамтын ажиллагаа байсаалхаас хойш зөвлөлтийн ийм ажилчин дэмжлэг ялангуяа бүтээн байгуулалтын салбарт юм байсангүй.
Тийм учраас энэ хоёр улсын дипломат харилцаа тогтоосны ихэнх шатанд бол ийм ажиллах хүчний хамтын ажиллагаа юу байх вэ гэсэн ийм зүйл бол хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх анхны ийм алхмууд бол хийгдээ. Тэгээ 1955 онд энэ бүгд найрамдах Монгол Ард улсын социалист бүтээн байгуулалтанд туслах хятад ажилтныг ирүүлэх тухай хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээ 5 сарын 7-нд байгуулагдаж анхны нэг 7800-аад ажилчин ирж энэ Монгол орнд нэг 18 аймагт 105 гарын суманд олон хэмжээний бүтээн байгуулалтуудын ажил өрнөж энэ Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөх, орчин үеийн энэ нийгмийн амьдралын чанартай амьдралын эхлэл үе буюу энэ орчин үеийн хотчлтыг бий болгоход тухайн хятад ажилчид за мэдээж монголчууд туслах ажилтнаар цуг ажилласан энэ үйл явц бол 10 жил өрнөсөн. Өөрөөр хэлбэл хоёр улсын харилцаа хүйтрэхээс өмнөх энэ 10 жил бол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн нөгөө түрүүний ярьдаг социалист их гэр бүлийн гишүүдийн хувьд одоо ах トゥ намуудын хамтын ажиллагаа гэдэг маш том алгай энд өрнөж үүнийг Зүлбат улсын коммунист намын тухайн үеийн удирдлагууд Хрущевийн 90 үед бол үүнийг асар ихээр дэмжиж одоо энэ харилцааг дэмжиж байсан учраас манай нам төрийн удирдлагч гэсэн маш зоригтой алхмуудыг хийж энэ саяын ярьдаг энэ түрүүний ярьдаг нөгөө давхарцсан тоогоор онч 23 мянга гар гэртэйгээ ингээд 6 мянга гарыг бол 30 орчим мянган хятад иргэд Монголд ирсэн 10 жилийн хугацаанд энэ одоо би миний судалж үзснээр бол энэ 800 гаруй объектууд баригдсан байна. Би 19 онд нэг ном хийсэн. Сая үүнийг дахин шинжилж хийсэн байна. Энэ бол тухайн үеийн бүгд найрамд хятад улс дөнгөж байгуулагдаад хүндрэл бэрхшээлтэй өлсгөлөн одоо маш хэцүү ийм үед ч гэсэн тухайн үеийн 160 сая рублийн буцалтгүй тусламж 200 сая рублийн нэн хөнгөлтэй зээлийг олгосон. Энэ тухайн манай GDP-гээс холд авсан. Одоо төсөөс холд авсан мөнгө шүү дээ, тий. Тэгэхээр энэ гинт их мөнгөтэй болоо бид юу хийх вэ? Их юм барьж байгуулмаар байдаг. Энэ үе бол 1950-аад оны 2 дугаар хагас учраас бидэнд атар газар эзэмших, олон сангийн аж ахуй байгуулах, нэгдэл сумыг хөгжүүлэх, бид өөрсдийн аж үйлдвэрийн эхний үе шатыг тавих ийм цаг үе байсан учраас бидэнд ажиллах хүчин хэрэгтэй байж, бидэнд мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгө нь байлаач гэсэн ажиллах хүчин байгаагүй учраас энэ эхний тэр найрамдлын ах トゥ гийн энэ гар барьсан энэ 10 жилийн хугацаанд Улаанбаатар даяар хаасайгүй бүтээн байгуулалт өрнөсөн Монгол хятад ажилчид тэгж одоо юу гэдгийг хамтарсан энэ хөдөлмөрийн талбар дээр хамтарсан ийм олон дүр зургууд тухайн үеийн одоо юу гэдгийг тухайн үед байсан ахмадуудын хэлдэг байсан нөгөө хоол идэхээс өмнө одоо дорноос нар мандлаа энэ гэдэг дуулдаг энэ үе учраас өнөөгийн өнцгөөс аваад үзэхээр тэр үеийн ард түмний сэтгэлд ард түмний сэтгхүйд бол тийм маш харилцаа их ах トゥ гийн найрсаг ийм үе байж бид 1953 онд өмнөд хилийнхээ дагуух нөгөө хэлийн цэргийн үндсэндээ анги салбаруудаа татан болгож найрамдлын хил гэж зарлж ирсэн шүү дээ. Тэгээ бидэнд Монголын өнцгөөс бол ийм байж таны түрүүний асуудаг хятадын өнцгөөс аваад үзэхээр тэд Монголд ирэхдээ зүгээр л юу гэдгийг за монгол хүн дорнотод очиж ажил хийж байгаа юм шиг өөрөөр хэлбэл тийм гадаад улсад очиж ажил хийх гэж байгаа нь тэдний хувьд тийм хүнд хэцүү зүйл рүү явж байгаагүй юм шиг санагддаг байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүмсүүдийн бичсэн тэмдэглэл юмнуудыг аваад үзэхээр юу гэдэг социализмын агуу их ялалтын төлөө ах トゥ Монголын ард түмэнд одоо хөдөлмөрийн үр шимээр дэмжин тусалж яах гэсэн ийм агуулгатай юм өөрөөр хэлбэл тэр үеийн үзэл сурталын асар том юуны пропаганда болвол энэ тухайн ажил хөдөлмөр хийж ирсэн улсуудын чин үнэнч шудраг байсан учраас 1950-60-аад онд баригдсан барилгууд өнөө хүртэл байгаа шүү дээ. Ямар чанартай оршиж байна. Гэтэл орчин үеийн 90-ад онд хятад ажилчдын зарим нэг барьсан барилга байгууламж чанаргүй байгаа. Тухайн хүний хандлага шууд харагдаж байгаа гэж харагдаж байгаа. Тухайн үед юу гэдгийг 50-аад оны эхэнд хятад улс олон улсын харилцаанд хавчигдмал хятад улсыг хүлээн зөвшөөрдөг улс цөөн хятад улстай дипломат харилцаа тогтоохсон улс орон цөөн энэ үед
олон улсын харилцаанд хятад улс ч гэсэн өөрсдөө бас нэг юм төгжигдмэл байдлаас гарахын тулд ийм олон талт нөлөөлийн гадаад бодлогыг ихийг хэрэгжүүлж байсны нэг тусгал нь Монгол руу буусан байх. Зөвхөн Монгол руу тийм байгаагүй. Юу гэдгийг Африкийн орнууд, нөгөө алдарт Танзаны төмөр зам ч юм уу, за Дундад Азийн орнууд, Дорнод Европын зарим одоо юу гэдэг Албани мэтийн улс орнууд руу, Хятад улс, за тэр нь зүүн Азийн улс орнууд руу яг ийм буслгүй тусламжийн ажил хүчний солилцооны ажлуудыг Хятад улсын зүгээс 1950-аад оны 2 дугаар хасаас хэмжээгээр хийж эхэлсэн л дээ. Энэ Хятад улсын нөгөө дэлхийн хоёр туйлд буюу хүйтэн дайны энэ хоёр том хөшгөний хоёр талд байсан энэ харилцаанд Хятад улс өөрсдийнхөө дүр төрхийг бас өөрсдийнхөө оройлыг илүү тодорхой томруулах гэсэн ийм амбицсаж энэ 50-аад онд Хятад улсад их байсан учраас дээрээс нь юу гэдэг Америк тэргүүлсэн барууны зарим улс орнууд Хятад улстай харилцах харилцаанд маш их төгжигдмэл ийм блоклсон байдалтай байсан нь Хятад улсыг энэ хөрш улс орнуудтайгаа тухайлбал одоо адилхан коммунизмын их гэрвлийн гишүүд гэж байгаа Монгол улстай харилцах харилцаанд нэлээд нээлттэй байх энэ боломжийг нээсэн энэ гадаад хүчин зүйлс нэлээд нөлөөсөн баха. Тийм байна. Нэрнгээсээ энэ бас яригдах хэрэгтэй зүйл л дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтууд Хятадын одоо иргэдийн орус хувь нэмрүүд хамт барилцаж босголцож өгсөн зарим байрлалууд одоо ч гэсэн байна. Байдаг тий. Одоо Хятад улсын ажилчид Монгол ажилчтай хамтарч барьсан энэ барилга байгууламжууд ихэнх нь чанартай, сайн баригдсан байдаг шүү дээ. Ер нь одоо юу гэдэг за маш энгийнээр хэлбэл одоо та бидний мэддэг тонтой томууд байна тий. Ихтлэгүүр байна, их тайвны гүүр байна, Улаанбаатар жишг буудал. За тэгэл юу гэдэг Улаанбаатар хотод байгаа нэг 8 гүүрнээс 7 ч юм уу. За тэгээд маш олон сургууль цэцэрлэг эмнэлэг ийм томоохон объектуудаас гадна одоо энэ шуун папраг бол яг 64 онд ашиглан дорох тийм аж үйлдвэрийн парк байдлаар орсон байхгүй. Өөрөлдвөл тэнд үйлдвэрлэл явуулах том хэмжээний объектоос гадна түүнийг дагалдаад ажилчдын орон сууц 3, эмнэлэг, сургууль, цэцэрлэг. За тэгээд дулааны станц бие даасан урын зуух бүхэл дулааны бичил дулааны станц. За тэгээд хичээлийн үйлдвэр, өндөглөгчийн байр, их сүргийн байр гэдэг ингээд маш том хэмжээний аж үйлдвэрийн парк барьсан байхгүй. Тэгээд ер нь шуун папригийг уг нь үндсэн зорилго нь өндөг биш дахианы аж ахуй үржүүлэх зорилт. Энд дахиаг нь үржүүлээд сангийн аж ахуйнуудаар байрлаад тэндэн жинхэнэ өндгийг авах тийм зорилготой байсан. Бид сүүлд нь бас нөгөө 70-аад онд юуг нь өөрчлөөд зориултыг нь өөрчлөөд илүү их өндөглөгч дахиад тал руу нь хөгжүүлээ явчихсан юм байна лээ. Гэх мэтээр ийм маш олон том хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөд явсан энэ цаг үед жишээ нь Хятад хүмүүсүүд барилга байгууламж хийхдээ тэр үед хэрэгжүүлж байсан бодлогыг аваад үзэхээр ингэдэг юм бэл. Аймаг болгонд нэг 30-40 хүн томилж очиулаад тэгээд дээрээс нь сум болгонд 2 хүн очиод их нээлж 1956 оны үед сум болгонд очисон 2 хүн тухайн сумын ойр орчин, сумын төвийн ойр орчинд байгаа барилгын материал дээр их судалгаа хийгээд барилгын материал судалгаа хийснийхэн дараа за боломж юм байна гэсний үндсэн дээрээс төлөвлөд тэгээд барилга байгууламж барьсан. Зарим сумдад барилга байгууламж бариаг үндсэн шалтгаан нь ойр орчинд нь барилгын материал байхгүй. Өөрөөр говийн сум энэ бол бас хэцүү шүү дээ. Тэгээд чулуу модноос хол, хангай сум бол моддаг модноос хол эсвэл нөгөө хөрсөн болдгоо ч юм ийм судалгаа хүртэл хийдэг байсан юм билээ. Нөгөө шавар мод зэрэг мөрийг хараад үздэг. Тэгэхээр энэ бол зарим нэг ингээд эхэлж материалын тооцоод дараа нь яг одоо танай сумд юу энэ сумд юу хэрэгцээтэй сургууль нь уу, захиргаа нь уу, соёлын төв нь үү гэд ингээд тооцож үзээд за тэгээд бүтээн байгуулалтаа хийдэг байсан юм байл. За одоо Хятадын түүхэнд их сонирхолтой нэг 110 жил ирж байгаа. Би яг буруу ойлгож бодож иж магадгүй. Одоо миний уншсан материалууд дээр бол Хятадд 1970 оны сүүлээс 80 оны ихэнд бол өсрөнгөө хөгжлийн үе ирж байгаа. Барууны хөрөнгө оруулалтууд цутгаж орж ирээл Америктай 87 он дипломат харилцаа 79 он дипломат харилцаа байгуулад за тэгэл маш их хэмжээний гадны хөрөнгө оруулалтууд орж ирээд Хятад оюутнууд гадагшаа сурдаг болоод за тэгээд дотооддоо маш их үйлдвэрлэл аж үйлдвэрчлэлтийг бас бүр ингээ гой дэмжиж бүр илүү хүчтэй төрж орж ирж ирсэн дэлхийд
одоо цураатах болсон үе гэж би хувьдаа ойлгосон байхгүй. Тэгэхээр яг энэ нэг 70-80-аад оны үед хятадыг бас ингэж өсрөнгөө хөгжиж нөлөөсөн тэр хүчин зүйлсүүдэн тэр хөрөнгө оруулалтаас гадна өөр юу байсан юм бол энэ нэг орчин цагийн хятадыг бүтээсэн зүйл яг мөн тэ гэж одоо баг энэ 1966-аас 76 оны хооронд өрнсөн тэр түрүүний өөрийн дуртад өнгөрлөө соёлын хувьсгал гэдэг нэг юм соёлын их хувьсгал гэдэг нэртэй энэ 10 жилийн самуурал гэж байгаа 10 жилийн энэ үйл явц бол Хятад улсын хөгжлийг хойш нь татсан ийм үйл явдал болж дуусаад за тэгээд 1976 онд харьцангуй чөлөөт эдийн засгийн бодлогыг харьцангуй эртвэ 1920 оны үед Дэн Сяопин тэргүүтээ удирдагчид Францад сурж байхдаа тэнд бол одоо цэвэр одоо капитализм гэж ямар байдгийг одоо зах зээлийн нийгэм гэж ямар байдгийг биечлэн үзсэн 50 жилийн өмнө үзсэн хүмүүс төр засгийн удирдлагын төвшөнд гарч ирээд за тэгээд тэдэнд өөрсдийнхөө бодлогоо хэрэгжүүлэх юм боломж бол 1976 онд гарч ингээд 1978 оны 12 сарын 18-нд оролцсон Хятадын коммунистийн 11 дахь удаагийн 3 дугаар бүгд хурал дээр тэр нөгөө эдийн засгийн реформ гэж ярьдаг тийм нээлттэй чөлөөт нээлттэй байдал одоо өөрчлөлт шинжилт нээлттэй байдал гэсэн энэ бодлогыг дэвшүүлсэн. Үүнийг ингээд яг 4 ханзраас бүрдсэн байдаг. Гайга кайфан гэдэг хөөрөлбөл гадагшаан бид нээлттэй дотоод бид бүтцтэй өөрчлөлт хийхдээ төрийн байгууллагын одоо нийгмийн бүтцийн за эдийн засгийн бүтцээр ингээд өөрчлөлтүүд хийх хэрэгтэй гэсэн. Гадагшаан түүнээс гадна бид үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бид нөгөө гадны зүйлсийг зайлсхийдэг нөгөө үзэл онолын буюу коммунизмын хит богшмол энэ үзлээс бид салах ёстой гэсэн энэ бодлогыг Дэн Сяопин гаргаж тавьсан. Энэ айгүй том улс төрчийн хувьд бол маш том эрсдэлтэй алхам л дээ. Энэ бас зоригтой тийм. Ийм 30-40 жил ингээд коммунизмын хатуу ийм коммунизмын онолоор блоклогчсон энэ улс төрийн тавцан дээр үүнийг зоригтой илэрхийлж өөрөөр хэлбэл хөгжлийн шин бодлого тавьж эдийн засгийн реформыг зоригтой хийх энэ санаачлагыг 78 онд гаргасан нь бол улс төрчийн хувьд эрсдэлтэй. Тэгтээ шин цагийн Хятад улсын хөгжлийн одоо архитектурч гэж үнэлэгддэг. Тэгээд үүндээ маш одоо юутай бат зогссон улс төрийн хувьд бол мэдээж үүний дараа маш олон хэмжээний 4-р өвдрөл 5-р өвдрөл 1982 оны 12 дугаар их хурал морлын үед бол асар их хэмжээний улс төрийн дайралтуудыг мань хүн давж гараад манлайл үзүүлээд тэгээ энэ эдийн засгийн реформыг заавал хийх ёстой. Одоо 1979 оноос эхлээд бодлого гаргаж өнөөгийн одоо Хятад улсын удирдагч Ши Жинпиний аав нь Гуандунмужийн дараагаар мань хүнийг томилж очиж тэнд эдийн засгийн анхны чөлөө төсөд 4 чөлөө төсийг байгуулж энд гадаадын хөрөнгө оруулалтыг тэгтээ улс дээр шууд бат хийгээд нээхэд одоо бид бэлэн биш байна гэсэн учраас тэр эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй анхны компаниудыг оруулж ирэх. Тэгээд анхны одоо Hitachi энтер орж ирсэн. Panasonic орж ирсэн байдаг шүү дээ. Анхны гадаадын хөрөнгө оруулалтын компани. За тэгээд Хятад чинь өөрсдөө нөгөө хямд ажиллах хүчтэй байлаа шүү дээ бас тийм. Тэгээд евдээ одоо 1978 онд Хятад улсын нэг хүнд ногдох дотоодын GDP-ийн нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн нь одоо 380 юан байж тээ. 380 доллар байсан юм. Одоо 13,800 доллар болсон. Ингэж өөрчлөлтийг авчирсан байна. Энэ өөрчлөлтийг авсан үндсэн шалтгаан эдийн засгийн эрх чөлөө буюу харьцангуй нээлттэй байдлыг бий болгох. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтуудыг ингэж их хэмжээгээр татах. За дээрээс нь энэ гадаадын том ноу-хавыг технологиг оруулж ирэхийн тулд маш их нээлттэй бодлогуудыг 4 чөлөөт бүсдээр барьсан. За далайн дагав бусад улс орнуудыг хөгжүүлээ. Ши Жинпин Дэн Сяопины онол чинь тийм шүү дээ. Зарим нэгэнд төрүүлж өгчээ. Төрүүлж хөгжсөн бусад одоо зөвчлөөр хоцрогдмол улс бүс нутгаан чиргий гэсэн ийм зүйлсийг бол 81-2 оноод хэрэгжүүлсэн. Тэгвэл 1992 онд л томоохон төрийн өмчт компаниудыг хувьчилсан. Тэгвэл 83-4 оноос эхлээд хувийн компаниудыг
бизнес эрхлэлт өөрсдөө байгуулах ийм боломжийг олгосон. 81-2 оноос эхлээд яасан бэ гэхээр чөлөөт бүс байгуулсны дараа зарим нэг төрийн зарим нэг үүргийг гэрээ түрээсийн байдлаар буюу нөгөө сангийн аж ахуйнуудын хамтрлуудын газрыг иргэд өөрсдөө аваад гэрээ түрээсийн байдлаар өөрөөр хэлбэл аваад улсын даалгаврыг хэрэгжүүлээд илүү гарснаа зах зээлд нийлүүлж өөрсдөө нэмэлт орлого оруулдаг. Өөрөөр хэлбэл бид 1987-8 онд бид бас нэгдэл дээр малын гэрээ түрээсийн зарчмыг манайх ч гэсэн хэрэгжүүлж байсныг тэд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үйл явц анхны тийм бизнесийн орчныг бий болгосон. За үүнийхэн дараа чөлөөт бүсээр дамжаад хятадын бизнес эрхлэгчдийн хоршоолол амжилттай болоод ирэнгүүт нь хувийн компани 83 оноос байгуулах зөвшөөрлийг олгож эхэлж. Гэхдээ нөгөө эдийн засагт нь төрийн оролцоо өндөр байгаа л байсан байхгүй. Тэгээд төрийн эхний ээлжинд шинээр төрийн компани биш, шинээр хувийн компани төрийн ажлыг авч болгодог. Энэ нь бол 86 онд 13 дахь хурлаас хойш. За тэгээд 92 онд бол төрийн маш олон өмчийн компаниудыг хувьчилсан. Төрийн өмчийн хувьчлал гэдэг 92 онд маш огцом хурдтай явсан нь бол энэ нөгөө Хятад улсын эдийн засгийг төрөлжүүлэх, дээрээс нь бизнесийн орчныг сайжруулах энэ үйл явц бол 90-ад онд огцом маш хурдтай явсан. Тэр үеийн Хятад улсын удирдагчид юу гэдгийг зан зэмийн түүний дараа хуучин тоогийн үе бол тийм харцсангүй тийм чөлөөт зах зээлийг маш сайнаар нээж өгч. За ингээд тэд одоо 1999 онд дэлхийн худалдааны байгууллагад элсэх анхны элсэхэд хамгийн чухал зүйл нь бол мэдээж энэ эдийн засгийн одоо зах зээлийн либералчил гадныханд эдийн засгийн чөлөөтэй нээх, дээрээс нь хөрөнгө оруулалтаар ямар нэгэн байдлаар бойкотлохгүй байх гэдэг ч юм уу. Энэ бол Хятад улсын сүүлийн 40 жилийн өөрчлөлт шинжилгээний нээлттэй бодлогын эхний үеийн үзэл онолын хувьд тууштай байсан. 5 жил. Түүний дараах хувийн бизнесийг хөгжүүлэх 5 жил. За ингээд 90-ад оны ихэнх үед нөгөө төрийн өмчийг монополийг задлах нэг 10 жилийн хугацаанд ингээд 2000 он гэдэг шинэ зуунд орох үед Хятад улсын эдийн засгийн бүтцийг аваад үзэхэд харцсангүй либерал чөлөөтэй байдал руу орж одоо шинэ зуунд Хятад улсын хөгжлөлийг түүчилэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж Дэн Сяопин. Орчин үеийн энэ том өрсөлдөөн дунд Хятад улсын орчин үеийн тэгтэн социалист Хятадын онцлогтой орчин үеийн хөгжингүй улс орн байгуулах энэ том зорилтыг хэрэгжүүлэх эхлэлийг бол энэ тэр алдарт 78 оны эдийн засгийн реформын нээлттэй хаалганы бодлого бол зөв байжээ гэдгийг одоо бүх хүмүүс Хятад даяар анги хүлээн зөвшөөрдөг. Тэгээд энэ Хятад одоо ч гэсэн Хятад улсын нийт эдийн засгт аваад зүйл хувь хвшлэн төрөөс илүү шүү дээ. Төрийн өмчийн оролцоо бол 45 орчим хувь байгаа. Би 2 хоног өмнө бас өчигдөр бас нэг мэдээ сонсч байлаа. Аливаа улс орны үндэсний аюулгүй байдал хамгийн чухал нэг зүйл бол энэ эрчим хүчний асуудал шүү дээ. Одоо энгийнээр бол тогийн асуудал шүү дээ. Хятад улс 25 оны байдлаар нөгөө эрчим хүчний либералчлал бол үндсэндээ ингээд үйлдвэрлэгч түгээхэлт хоёр бол дээр хувийн хвшлэн төрөөсөө даваа явчихсан. Харин яг нэг дамжуулах сүлжээ бол төр нь авч үлдээд үйлдвэрлэгч нь хувийнх нь олон, түгээх нь хувийнх нь олон болцсон байна. Тэгэхээр бид ч гэсэн бас үүнээс бас суралцаж нөгөө хэд төрлийн монополийг бас задлах нь л одоо зөв байх л та. Тэгэхээр яг өнөөдрийн Хятадыг аваад үзвэл бид нар суралцах юм айгүй их нэлээ их гэж бараг хэлж болохоор байгаа даа. Тэгэхээр яг энэ сүүлийн асуулт болоод асууя. Өнөөдрийн Хятадын хөгжлийг бид нар үндсэндээ ойлголоо. Сонслоод үүсч хөгжсөн процессыг нэ. Одоо бид нар яг өнөөдрийн Хятадын номлолоос нь, философиос нь өөр одоо суралцах зүйл таны хувьд энийг бид нар ингээд уулна аваад үзүүлэх зүгээр юм байна. Бид нар бол нүүнээс нь ингээд сайн суралцвал манай улсад их хэрэгтэй дээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд ер нь байгаа болов. Энэ дээр та яг гоё юм хариулт өгөөч. Шинэ 90 үеийн буюу энэ 21 дугаар зууны үеийн Хятад улс энэ дэлхийд байгаа нэг 200 хам улс орны дотор энэ хөгжлийнхэн зүй тогтлыг аваад үзэхээр бүх улс орнууд л өрсөлдөж одоо хөгжлийн өөд тэмүүлж байгаа. Бүх улсын ялгаагүй. Тэгээд бид яг юуны төлөө хөгжиж байгааг юуны төлөө
хөгжил гэж юу юм? Юуны төлөө яваад байна гэдэгт улс орон болгон өөр өөрийн л бас харах өнцгтэй байгаа шиг байна. Хятад улсад нэг юм хөгжил судлаач гэдэг хөгжил судлалч юм уу нэг ийм зүйлс бас цөөнгөө байгаад байгаа ирээдүйн судлаач юм уу. Тэгээ би нэг хатаа алдартай хөгжил судлалын нэг эрдэмтний бас тайлан энэ төр харж лээсэн байхгүй 2 жилийн өмнө. Бидийг тэн дээр бол ингэж асуусан бид юуны төлөө явж байна гэсэн ингэ зөр. Яг үүнд нь Хятадын коммунист намын энэ 21 дугаар их хурал 20 дугаар их хурлын дараа 2 дугаар бүгд хуралдаар илүү бас нэг улсын удирдагчийн хэлсэн үг гэдэг чинь тийм бид бол юм чанартай хөгжил хэрэгтэй байна. Өндөр чанарт амьдралын чанарыг сайжруулах, чанартай хөгжил гэсэн энийг юм хоёр чанар гэдэг үг сөйлөд их ороод ирчлээ. Хятад улс юу гэдгийг таны ярьдаг юу гэдэг 30 жилийн өмнө бол хямд ажиллах хүч буюу Made in China байсан мэн тий. Одоо тэд хятад үйлдвэрлэл биш хятад үйлдвэрлэл гэдэг энэ Great in China Great гэдэг юм уу тэгээд хятад үйлдвэрлэл гэдэг энэ чиглэл рүү явж байна. Хятад улс нөгөө үйлдвэрлэгч улс гэхээс илүүгээр бас эдийн засгийн бүтцтэй өөрчлөлт хийгээд нөгөө хуучин байсан үйлдвэрлэлийн эдийн засаг, үйлчлэгийн эдийн засаг 3-т байсан бол одоо үйлчлэгийн эдийн засаг нь илүү их өсөх. Өөрөөр хэлбэл нөгөө бүтээгч улс байх тэр тусмаа нөгөө инновац хүн одоо хятадын дарга булганы амнаас гардаг инновацийг дэмжих ёстой. Тэгжээж чанартай хөгжил, чанартай одоо амьдралын чанар гэдэг энэ зүйл рүү хятад улсууд гэдэг явж байгаа нь харагдаж байгаа. Юу гэдгийг бидэнд бас энэ амьдралын чанарыг авах, амьдралын чанартай амьдралыг бий болгож ард иргэдэд өгөх нь төр засгийн үүрэг шүү дээ тийм учраас хятад улсын энэ чанартай хөгжлийн зорж байгаа хөгжлийн зорж байгаа энэ хятад улсын нэг зарим нэг бодлогууд байна. Жишээлбэл хүнсний аюулгүй байдал хятад улсын одоо маш чухал тэргүүлэх зүйлсийг болгож энэ рүү ингэж зорж байна. Одоо 2025 он 24 онд тэд анх удаа 700 сая тонн улаан буудаа хурааж байна тий. Гэтэ энэ хүрэхгүй л байна. Тийм учраас чанартай амьдрал гэдгийн хамгийн чухал зүйл бол тэд энгийн үгээр ойлгол эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх. Тэгээ тийм учраас тэд хүнсний аюулгүй байдалд анхаарч байна. Одоо бидний хуучин юу гэдгийг айдаг нөгөө аюулгүй байдлын уламжилт ойлголтууд өөр болоод бэрхшээл зовлон гэвэл хинээс ч үл хараат байж чадах хүнсний аюулгүй байдал, технологийн аюулгүй байдал. Энэ бол одоо хамгийн нэгдүгээр зүйл байна. Нөгөө цэрэг дайны аюулгүй байдал бол одоо сэтгэлгээ нөхцөл өөр болж байна. Тийм учраас хятад улсын технологийн аюулгүй, хүнсний аюулгүй байдал руу анхаарж байгаа энэ бодлогыг бид ч гэсэн бас харамсалтай санагдаж байгаа. Бид ч гэсэн одоо хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал дээр бид монголчууд бид анхаарах зүй ёсны цаг хугацаа болчихсон байна. Бид нөгөө юу гэдгийг амьдралын чанар сайжраад бид нар ч гэсэн амьдралын чанар сайжраад ингээд ирэхээр нөгөө хүнсний хэрэглээний нэр төрлөх олон болоод нөгөө бидний уламжилт махгүй л болоо гэдэг энэ бол үнэхээр биш болсон. Тийм учраас бид бусад юу гэдгийг хүнсний аюулгүй байдлын бие зайлшгүй байх нөгөө сагсанд байх, хүнсний сагсанд байх баравдаг түн 100% өөрсдөө хангадаг. Тэгээд энэ рүү бид ингэж зоримоор байгаа. Хятад улс яг үүний төлөө тэмүүлж байна гэж би харж байна. Хоёрдугаар хятад улс хүнсний технологийн аюулгүй байдлыг тэд онцгой анхаарч байгаа учраас энэ хоёр салбар дээр илүү хөрөнгө оруулалтыг ирээдүйн 5 жил ч гэсэн буюу энэ 15 дугаар 5 жилийн хугацаанд энэ рүү илүү хөрөнгө оруулалт хийх юм зорилтуудыг тавиад эхэлж байна. Тийм учраас энэ юу гэдгийг дэлхийд байгаа технологийн өрсөлдөөнд хятад улс юу гэдгийг за тэргүүлэхгүй ч гэсэн ялагдахгүй байх үндсэн шалтгаан бол энэ технологийн дэвшлийн хувьд энэ өрсөлдөөнөөс хоцрохгүй байх. Одоо юу гэдгийг таны бас орчуулж байсан тэр нөгөө чипний дайн гэдэг ч юм уу өөрөөр хэлбэл одоо өндөр наривчлал бүхий чипний технологийн хувьд хятад улс 2030 он гэхэд нийт хэрэглээнийхээ 35 орчим хувийг өөрөө хангах энэ зорилтыг ил тод зарлж тавьж байна. Өндөр наривчлал гэдэг маань 7 нанометроос доош гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөгийн хувьд дэлхийд дээр Америк нэгдсэн улс тэргүүтээ барууны ертөнцөөс хятад улсыг санкцанд тавьчаад байгаа энэ хэмжээг бид даван туулах ёстой гэсэн энэ том зорилтыг тавьж байна. За юу гэдгийг хэмэл оюун ухаан
бусад хайлтын систем ч юм уу, за тэгээд робот юм уу, үн дээр хит улс одоогийн байдлаар хоцрогдохгүй байна. Гэхдээ хамгийн чухал нь болж байгаа тэр чип буюу хагас дамжуулагчдэр хоцрохгүй байх нь тэдний хувьд технологийн аюулгүй байдлын асуудал бий болчихжээ. Юу гэдгийг хуучны цэрэг дайны хэлбэр хүртэл өөрчлөгдөж байгааг одоо Украины бусад улс оронд явж байгаа юу гэдгийг хуучны уламжилт нөгөө фронт үсгээл явган цэрэг дайрдаг энээс ингээд өөр болцсон байгаа учраас тэд бол ирээдүйн дайн бол технологийн дайн байна гэдгийг айлуул анхаарсан байна. Бид мэдээж юу гэдгийг хятад улс шиг чип үйлдвэрлэл ингээд робот хийгээд байх ихийн төлөө гэж ярих нь бас хаашаа юм. Гэхдээ бид өөрсдөө гэсэн бас юу гэдгийг нийгмийн зарим салбарууд дээр байгаа энэ хэмэл оюуханыг ашиглах, технологижих, цахимжих энэ үе шат руугаа бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой бол хятад улсын тэр нөгөө тэргүүний бас зарим нэг технологийн ололтыг бид илүү Монгол хөрсөнд буулгах талаар ч гэсэн суралцах зүйл бол байх гэж бодож байна. Ер нь хятад улсын өсрөнгүй хөгжиж байгаа гэж бид сүүлийн 10-20 жил бол ярьлаа. Гэхдээ өсрөнгүй хөгжинэхээс илүү хятад улс одоо бол нэг өсрөнгүй хөгжихээс илүү бид чанартай, тогтвортой тэгээд жигд гэдэг урагшлая гэсэн ийм бодлогыг хятадын судлаачдын амнаас цөөнгөө гардаг болсон байна. Бид огцом хурдтай биш, жигд зөөлөн хурдаар урагшлах ёстой. Тийм учраас хятад улсын энэ ирээдүйн хөгжил дэвшлиг хязгаарлах, одоо хөгжилд саадуулах нэг хэд хэдэн чухал зүйлс шүү дээ. Хүнсний аюулгүй байдлыг баталгаатай хангах, технологийн аюулгүй байдлын энэ хязгаарлалтаас гарах. За дээр нь хүн амын одоо бууралт, хүн амын зохисгүй харьцаа үүсэх буюу өөрөөр хэлбэл ажил хүчний хомсдол, нийт тэтгэвэр авахчийн буюу нөгөө ахмадын тоо олон хүмүүс ч одоо 360 сая болж шүү дээ. Эдгээр нь бол хятад улсын цаашдын хүн амын өсөлт буурч байгаа нь бол юу гэдэг 2050 онд бол тийм том хэмжээний нийгэмдэр ирэх дарамтыг бид тэд даван туулахын тулд одооноос эхлээд ийм судалгаа хийж, өөрөөр хэлбэл 2050 оны дараах ажлын байранд өнөөдөр ямар хүн бэлдэх вэ гэдгээ анхаарч эхэлж байна. Тэгэхээр энэ миний зүгээр харснаар бол хятад улсын юу гэдгийг эрчимтэй энэ хөгжлийн нэг чухал одоо юу гэдгийг за нууцгийн цаашаа зүгээр нэг тийм жорн бол боловсролын системтэй байгаа юм байна. Хятад хүнийг гэрийн боловсролоос эхлээд хүүхэд байхаас нь эхлээд тэр күнзийн сургаалаар буюу өөр хэлбэл тийм ахмадыг хүндэлдэг дахин дуу ёс их сахсыг хүндэлдэг тийм гэр бүлсэг нэг ийм зүйлийг бий болгодог гэрийн хүмүүжил. Дараа нь дунд сургуульд ороод ирэхээр нөгөө их дунд сургуулийн орчинд хүүхдийг нэлээ их шахдаг. Дэлхийн гэхээс илүү хятадын өөрсдийн үндэсний өв соёлыг дунд сургуулийн хугацаанд тавьж өгдөг. Тэгээд ихтэй сургуульд ороод ирэхээр нөгөө дэлхийн боловсролыг өрсөлдөв. Дэлхийн том өрсөлдөөнд буюу энэ дэлхийн боловсролыг авахын тулд өрсөлдөв. За энэ бол энэ хүнээ бэлтэж байгаа энэ үйл явц бол энэ өнгөрс юу гэдгийг 79 онд Дэнсиохан бас хэлсэн байдаг шүү дээ. Боловсрол бол 100 жилийн үйл хэрэг. 100 жилийн төлөөх нэг хүнийг бэлтэн. Сайн боловсролтой хүмүүс 100 жилийн үйл хэрэг нэг хүнийг. Тийм учраас хятад улсын хөгжлийн жорн бол хятад хүнийг буюу тийм боловсролын салбартаа гэж хөрөнгө оруулалт хийж, боловсролын салбартаа анхаарч, боловсролын салбарт ажиллаж байгаа багш, судлаачид, эрдэмтдийг хүндэлдэг энэ нэг тийм хандлага бол хятад улсыг одоо боловсролтой, ёс зүйтэй хүмүүсүүдийг бий болгосон нь энэ 80-аад онд бий болгосон тэр үеийн хүүхдүүд одоо нийгмийн хамгийн гол масс буюу 30-40 настай хүмүүсүүд бий байна. Тэгээ энэ нь бол их чухал юм байна. Тэгээ нэг тийм ер нь аливаа нэг тийм үе байх юм да. Юу гэдгийг дэлхийн 2 дугаар дайны дараах 50-аад онд 50-аад оны 2 дугаар хагас Монголд ч гэсэн ийм скетнүүдийн давлгаа бий болж ирсэн тийм. Яг түүнтэй адилхан хятад улсад энэ 80-аад оны эхний үеийн одоо хүүхдүүд, тэн төрсэн хүүхдүүд буюу өөрөөр хэлбэл хятад улсын нээлттэй бодлогын үед төрсэн хүүхдүүд одоо нийгмийн гол массыг бүрдүүлж байгаа учраас дээрэс нь хятад улсад нөгөө дундаж давхарга
700 сая гаруй хүн байна те. Хүн амынх нь 50% дундаж давхарга. Энэ үндсэндээ нэг хүн ногдох GDP нь одоо нэг $10,000-аас дээш хэмжээний орлоготой. Энэ дундаж давхарга их байна гэдэг нь нийгмийн сайн бат суурь бий болж. Бид ч гэсэн одоо бас нэг амбиц байна шүү дээ. Одоо манай хүн амын Монголын нэг хүн ногдоход одоо нэмэгдэх $10,000 төрөх юм бол тэгээ нийгмийн зарим нэг юм проблемууд шийдэгдээд нөгөө дундаж давхарга бий болж ич бид харьцангуй нөгөө бид дараагийн томоохон амбиц руу явах ийм суурь ингэж бий хүрдэх юм аа гэж. Тийм ч бас хятад улсад ийм дундаж давхарга нь сайн бүрдсэн байна. Одоо нөгөө таны 80-аад оны нийгмийн өөрчлөлтийн яв төрсэн хүүхдүүд одооны яг тэр дундаж давхарга нийгмийн нуруундаа авч явж байгаа нэг 30-40 настай залуучуудын 90 үе бий болсон байна. Тэгэхээр бидэнд одоо юу гэдгийг Монгол Хятадын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тэр тусмаа бид бол нөгөө хөршөөн сонгод хүрдэггүй, хувьд хөрш бол тэгээд хувь заяаных л байдаг. Бид нүүгээд явчих бүрэн боломжгүй. Тийм учраас Монгол Хятадын харилцаа бид нөгөө нэг юм илүү их түүх ярихаасаа илүүтэйгээр ирээдүйрөө харсан өнөөгийн Хятадын нийгмийн бүтцийг сайн ойлгож Хятад хүний философиг ойлгож хятадтай харилцаж за ингэснээр нөгөө хамтын ажиллагаа өрнжээж ижил Монгол улсын нийгмийн хөгжил эдийн засагт их чухал нөлөөтэй чухал хөрс учраас л би ингэж бодож байгаа. Юу гэдэг 2027 онд 25 онд Монгол Хятадын хоорондын худалдааны эргэлт нь $18 тэрбум бол энэ нийт Монголын худалдааны эргэлтэнд 60% байна. Одоо ч нийт $27 тэрбум худалдаа бид ямар нэг дэлхийн 160-аад улс оронтой хийсэн байна. Тэгэхээр цаашдаа энэ Монгол Хятадын энэ 4709 км урт үргэлжилсэн энэ их таймны хил их таймчаар орчин байх хоёр улс энэ хооронд тогтсон энэ иж бүрэн стратегийн түншлэлийн төвшөнд байгаа энэ харилцаа улам цаашдаа гүн зүйрэн хөгжөхөд бид ч тэр тэд ч тэр бид харилцсан ойлголцол харилцсан хүндлэл хамгийн их чухал. Бид бол мөнхийн хөрш учраас тэд нүхэхгүй бид бас нүгэд явахгүй. Тэгэхээр бид энэ хоёр хүн хөрштэй гэхдээ хоёр маш том потенциалны хоёр хөрштэй улсаар учраас энэ хөрштэйг харилцах харилцаанд бид их тийм маш бодолтой ухаалаг юм байх 90 үе бол биднээс шаардж байна тий. Яагаад гэвэл юу гэдгийг 60 70 80 жилийн өмнө тогтсон дэлхийн 2 дугаар дооны дараахын дэлхийн дэг журам гэдэг дахиад өөрчлөлтийн шат руу нэг юм байр байрандаа орохгүй л ингээл нэг юм сүүлийн 5-6 жил нэг юм бий болж шүү дээ. Гэхдээ бид дэлхийн ертөнцийн яаж иргсэн ч гэсэн бид мөнхийн хөршүүд хэвээрэн байх учраас Монгол Хятадын харилцааг ойлгодог, судалдаг, суралцдаг хүнсүүдийн тоо олон болоос энэ Монголын ард түмний өнөө даан жилийн хооронд тогтож ирсэн харилцааг цаашдаа бид хөгжүүлэн авч явахын тулд манай оюутнууд, залуучууд бас анхаарал тавьж сонирхон судалж байгаасаа гэж бас судлаач хөвжил үздэг. Тийм учраас одоо эрхэм оюутнууд та бүхэн хятад судлалын чиглэлээр хятад улсын түүх, угс атан зүй, Монгол Хятадын харилцаа, хятадын гадаад бодлогын чиглэлээр суралцах тийм ч хүсэлтэй оюутан байвал дэмжиж одоо юу гэдгийг хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. За танд маш их баярлалаа. За маш урт ярилцлага боллоо. Манай цаг бас нэлээ явлаа. За ингээд танд бас өөрийнхөө цаг зав гаргаж манай подкастт оролцсон танд маш их баярлалаа. За ингээд эрхэм мэнд үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Хэдүүлээ дараагийн дугаараараа одоо цаашаага илүү өөр сэдвүүдээр цааш ярилцаад явах учраас та бүгд лайк, шеэр, subscribe тавьчаа заавал дараарай. За ингээд энэ удаагийн дугаарыг өндөрлөөд дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай.